Сайн бацгаана уу? Киноныхон 4-р ангийг ярьж өгье. Ион компьютер дээр репорт бичээд сууж байлаа. Гэтэл тэрэнд нэг мэдгүй зүйл гардаг. Хажууд нь байсан Саби түүнд зааж өгөөд Ион тусалдаг. Тэгснээ Саби мэдхгүй зүйл гарвал надаас асууж бай. Би хүн юм зааж өгөх дуртай бас өөрөө давхар юм сурдаг гэж Ионд хэлж харагдав. Тэгээд гаднаас Чэйл өчигдрийн агуулсан бидний зураг гарчлаа. Би угаалгаад ирлээ гээд тэр хоёр дээр ирдэг. Давхар Намгион ч гэсэн хурж ирдэг. Ингээд дөрүүлээ зургаа нэг нэгээр нь аваад сууж байдаг. Гэтэл удалгүй Ионы утсанд ихчээс нь дуудлага ирдэг. Тэгээд тэр ихчтэйгээ уулзлаа гээд компьютер дээр байсан өөрийнхөө чатыг нэчээд гараад яваад өгдөг. Манай гурав санаандгүйгээр Ионы ихчтэйгээ чатлж байгаа чатыг уншдаг. Игч нь найзуудыгаа дагуулад гараа дээр би хоол авч өгье гэдэг. Гэтэл Ион найзууд бишээ хамт ажилдаг гэж хэлдэг. Тэгээд удаачгүй би удахгүй энэ ажлаас гарах гэж байгаа юм чинь гэж мессеж бичдэг. Манай гурав Ионыг ажлаасаа гаргах гэж гурлаа хоорондоо ярилцсан. Тэгээд Ионы газар унгаасан зургийг Чэйл харснаа тэр үнэхээр ажлаас гарахаар шийдсэн байна. Бид гуравтаа ахуулсан зургаа унгаачихлаа гээд тэр гурав гонсойд сууж харагдана. Ион ихчээсээ ямар учраас ажил дээр минь ирэв намайг тагнах гэж ирсэн юм уу гэж ихчээсээ асуудаг. Гэтэл игч нь эмэгтэйчүүдэд давхар үзүүлээд явж гин энэ удаа хүүхэдтэй болох гэж хичээж байгаа гэж Ионд хэлдэг. Тэгээд яар сууж байтал игчийнх нь утсанд нь хөргөн ахаас нь дуудлага ирээд хөргөн ах нь өөрийнхөө дүүг хүнтэй танилцуулах гэж байгаа талаар халт яриад өнгөрдөг. Энэ яриа Ион сонирхолтой санагдаад хөргөн ахын дүүг хинтэй танилцуулах гэж байгаа гэж игчээсээ асууна. Тэгснээ их чинь найз охиндоо эсхийг чи мэдхүү гэж Ионоос асуудал Ион би яаж мэддэм гэж хэлээд уурлаад гараад явдаг. Үзэгдэл солигдож манай дөрөв профессороосоо лекц сонсоо сууж байлаа. Профессор нь дипломын ажилд нь туслах хүнийг манай дөрвөөс сонгох ёстой гэдгээ хэлдэг. Үүнд нь Намгион болон Саби Чэйл 3 гараа өргөсөн ч Ион гараа өрөхгүй дургу байгаа суудаг. Профессор нь Ион руу харж байснаа энэ удаагийн дипломын ажил туслах хүн бол Ион гэд түүний нэрийг хэлдэг. Нэрээ сонсон Ион би ер нь итгэхгүй тэгээд би тийм сайн биш байх та намаа сонгоод хэрэггүй гэж профессордоо хэлсэн ч профессор нь Ионыг сонгодог. Харин Саби энэнд нь дургуйдуу сууж байлаа. Ингээд манай дөрөв хурлаас гарч ирээ алхаж явтал Саби амандаа удахгүй ажлаасаа гарах гэж байгаа хүн дипломын ажил туслаад байхтай яах вэ гэ хэлээд яваад өгдөг. Ингэж хэлээд дуусаагүй Намгион болон Чэйл хоёр уучлаарай бид гурав санаадгүй чиний чатыг уншчихсан юм а гэд Ионоос уучлал гуйдаг. Орой болж Намгион өсчөнд орж ирсэн байлаа. Намгионы утсанд совилогч бүсгүйгээс нь дуудлага ирдэг. Совилогч түүнд хандан өвчтний эмийн жор өөрчлөгдсөн та өөрчлөөд өгөөч гэж хэлдэг. Харин Намгион тэгвэл тунгийг би 100 болгочих чи өөрчлөөд өгөөч намайг уушлаарай гэд совилогчаас гуйж харагддаг. Гэтэл хажууд нь хамт ажилдаг манай Ионд эхний анги дээр дургу байсан нөгөө зэвүүн эмч сууж байлаа. Тэр Намгион тандаа совилогч нартай заавал ингэж харьцаж уучлал гуйгаад байх шаардлагагүй тэдний угаасаа хийх ажил нь заавал уучлал гуйгаад байх шаардлагагүй гэж Намгионд бяцхан лекц уншаад яваад өгдөг. Үзэгдэл солигдож ахлах өнөөдөр ээлжтэй байлаа. Тэр ундаж байтал гаднаас үүдийн Ион тогшдог. Ион профессороос асуух гэснээ айгаа танаас асууж байна гэд өвчтний талаар 2-3 зүйл асуудаг. Тэгээ төгсгөлд нь өвчтөн хоолоо идэж чадахгүй өлсөд байна гэж хэлдэг. Гэтэл ахлах нь хэн блэ гэдэг нь гэтэл би гэж өөрийгөө хэлнэ. Гэтэл ахлах нь түн талах олон сүүгөөд үдээ хаачдаг. Ингээд маргааш өглөө нь болж манай дөрөв ажилдаа нэг нэгээрээ ирж байгаа харагддаг. Тэгээд Саби өрөөндөө орж итэл Ион шүнжэнгөө ажилласан болтой их ядрангуй суудаг. Мөн давхар профессорын дипломд нь туслаад шүнжэнгөө юм бичлээ гэдгийг Саби сонсоод нэг л дургуйдуу янзтай сууж харагдана. Тэгээд Ионы утсанд дуудлага ирээд тэр өрөөнөөс гарч явдаг. Өрөөнөөс гарч яваад тэр профессорынхаа өрөөнд ахлагтайгаа хамт зогсож байлаа. Профессорын өрөөнд нь өмнө нь харагдаж байгаагүй гэхдээ эмч нэг хүн сууж байдаг. Тэр Ионы тайланг сонсноо энэ өвчтний өмнөх түүхийн чи яагаа мэддэггүй билээ гэж Ионоос асууж харагддаг. Удалгүй гаднаас профессор эмэгтэй эмч нь орж ирнэ. Профессор эмч нь найзыгаа дуудаад өвчтний талаар зөвлөлдөж байсан бололтой. Тэгээд манай гурав зөвлөлдөө сууж байтал Ион хажууд нь хинэгчгүй унтаж байгаа харагдаад эмч нэрийнхээ уурыг хүргээд амждаг.
Яг энэ үеэр Чэйл нэгэн өвчтөнд тусалж байлаа. Тэр өвчтнийг халуураад байгаа болохоор нь хоёр сууганд нь хүйтэн жин тавьдаг. Удалгүй хүйтэн жин тавихаар өвчтний бие нь маш их салганаж байгааг ахлах эмч нь хараад Чэйлийг загнаж байгаа харагддаг. Халуурлаа гэд өвчтөнд хамаагүй хүйтэн жин тавьж болохгүй гэд загнаад байж байтал хажууд нь байсан нөгөө сувилагч ахлахыг өөр тийшээ явах ёстойг сануулж манай Чэйл тусалдаг. Хажуудлын өрөөнөөс энэ байдлыг нь Намгёон сонсоод сууж байлаа. Намгёон Чэйлийг сувилагчид загнуулсан гэж ойлгосон байдалтай харагддаг. Гаднаас Саби ахлагтайгаа уцаар ярьсаар орж ирж харагддаг. Ахлах нь өчигдөр ООН-ы явуулсан репорт үнэхээр сайн байсан. Чи тэрийг сайн хараад тэрэн шиг явуулахад болно гэж хэлж байгаа харагддаг. Гэтэл яг үнэндээ ООН-ы репортод Саби тусалсан байдаг. Үүнийг сонссон Сабигийн царайн сонин босноо ООН-ы компьютер дээр дутуу шивээд оргисон репортыг устгаад орхичдаг. Саби өөрийгөө буруу зүйл хийж байгаагаа мэдсэн бололтой царайн сонин болсноо өрөөнөөс бушуу гарч яваа харагдана. Ингээд үзэгдэл солигдож ООН профессортой маш ихээр загнуулж байгааг нь манай гурав холоос ажиглаа сонсож байлаа. Гэмт хүн гэлбэлзэн гэдэг шиг Саби тайван харагдсангүй. Тэгээ манай гурав энэ удаагийн дипломын ажлаас ООН хасагдах нь ойлгомжтой боллоо гэд манай хоёрыг ярьж байхад түүний сонссон Саби инээж байгаа харагддаг. Тэгээд ООН тэр гурав дээр хурж ирнэ. Манай хоёр түүнээс асууна. Профессор чамайг дипломноосоо хасчихна уу гэж асуудал эсэргээрээ тэр дипломоо бичсэн хэвээр байх бөгөөд цаашид орох бүх хагалгаа нь ООН офистоор орохоор болсныг хэлдэг. Үүнийг сонссон Сабигийн царай илүү ихээр барзааж харагдана. Профессороосоо шийтгэл авсан ООН профессорынхаа хагалгаанд тусалахаар офистоор ирсэн байлаа. Ахалга нь бас хамт байдаг. Ахалга нь түүнд хандан өнөөдрийн загнуулсан үйл явдлыг бүгдийг мартаад хагалгаандаа төвлөрөөрөөгээд ООН-ыг дэмжиж байгаа харагддаг. Ингээд хагалгаа эд дундаа өрнөж байхад ООН ахлагтаа туслах зорилгоор хажуудаа мисээ барьсан байлаа. Гэтэл ахалга нь харалгүй мисэнд өөрийнхөө гарыг зүсээд оршдог. ООН маш их сандраад ахалгаасаа уучлал гуйж байгаа харагдана. Ахалга нь харин зүгээрээгээд нэг гараараа хүүхдийг гаргаж байгаа үйл явдал гардаг. Профессор нь ахалгыг явж гараа боолго гэд өрөөнөөс гаргадаг. Удалгүй профессор нь ООН-д хандан мис асал хийсэн газар ойдол хийхийг ООН-оор даалгадаг. Яг энэ үеэр үйл явдал Намгёон руу шилждэг. Сувилагч уцаар ярьж дуусны дараа Намгёонд хандан өвчтний жорыг өөрчлөөдөг гэж байна гэд Намгёонд хэлдэг. Намгёон сонссон боловч сонсоогүй юм шиг царай гаргаснаа би тэр өвчтний жорыг аль хэдийн өөрчлөөд хийсэн гэж сувилагчид нэг л эвгүй өнгө аястай харьцдаг. Харин сувилагч түүний өөр өнгө аястай харьцаж байгааг нь гадарлаа сонирн болоод өнгөрнө. ООН ахлагын гарыг зүссэндээ гимшин ахлах дээрээ уучлах гад хүрээд ирсэн байлаа. Тэгээд тэр ахлагаасаа уучлахгүйгаа зогсож байтал түргэн тусламжаар нэгэн их ирдэг. Тэр их 27 хоногтой жирэмсэн бөгөөд түүний савны бүх ус нь асгарсан гэдгийг манай хоёр профессортой тайлагнаа зогсож байлаа. Профессор түүнийг сонсонгоо яг шаргагүй хүүхдийг аборт хийж авах хэрэгтэй талаар манай хоёрт хэлж байгаа харагддаг. Тэгээд профессор жирэмсэн эмэгтэй дээр очиод хүүхдийн аборт хийх болсон мэдээг дуулгадаг. Энэ мэдээг сонссон их маш ихээр уйлан 2 удаа өөрт нь ийм зүйл тохиолдож байгаад итгэж чадахгүй байна гэд уйлж харамсаж байгаагаар үйл явдал өрнөдөг. Профессор ийм үйл явдал 2 удаа давтагдаж байгаа болохоор бид урагт шинжилгээ хийх болно гэж аавд нь дуулгаж байгаагаар гардаг. Сабигийн сууж байгаа газар профессорын уцаар ярьж байгаа яриа сонсогддог. Тэр уцаар ярихдаа ООН өнөөдөр ойдол маш сайн тавьсан гэж ярьж байдаг. Тэгснээ цаасан дээр нэг зүйл биччихэд компьютер дээр наагаад яваад өгдөг. Тэр бичсэн зүйлийг Саби уншаад сууж байлаа. Тэр бичсэн зүйл дээр нь ООН-ыг бичсэн репортоо өөрийнх нь мэйл рүү өнөө орой хүртэл явуулаарай гэж бичээд наасан байлаа. Түүнийг нь Саби барьж байснаа уншаад царайн сонин болонгуудаа газар санаандгүй унгаасан мэт болоод хайчаад яваад өгдөг. Удалгүй хар өнгийн таавчиг ирээд тэр захиаг авч байгаагаар үйл явдал гардаг. Буруу зүйл хийснээ мэдсэн Саби 1 минут болохгүй эргээд иртэл нөгөө бичиг нь байсангүй. Үзэгдэл Намгёон руу солигддог. Хоёр сувилагч нэг л цааргалсан байдлаар Намгёон дээр ирдэг. Тэгээд нөгөө сувилагч нь та тэр өвчтний жорын сольсон уу гэд ахаад лавлаж асуудал Намгёон нэг л тоомжиргүй байдлаар хариулаад орхичдаг. Энэ байдал нь сувилагчид хэцүү байгаа бололтой харагдана. Удалгүй Намгёон дээр Чэйл ирсэн байлаа. Чэйл Намгёонд нэг чихэр өгөөд байж итэл Намгёон Чэйл хандан би чиний өшөөг авсан шүү гэж хэлж байгаа харагддаг. Түүнийг ойлгоогүй Чэйл нөгөө сувилагчийг
харангуудаа сувилагчид баярснаа илэрхийлээд чихэр өгж байгаагаар гардаг. Саби ОИОН руу мессеж бичихдээ эргэлзээ сууж байлаа. Гаднаас намгиан орж ирээд өнөөдөр ОИОН профессорт ахиад загнуулж байлаа гэж Сабид хэлж байгаа харагдана. Удалгүй намгионы утас нь сувилагчаас дуудлага ирдэг. Сувилагч нэгэн өвчтний бие нь муудаад тариа тарахгүй байгаа тул түүний тариаг нь сольж хийх талаар намгионтой ярилцаа зогсож байлаа. Гэтэл өвчт нь намгионы цээж рүү бөөлжиж орхидог. Тэр бөөлсийг хараад сандраад зогсож байтал сувилагч нөгөө өвчтний бөөлсийг гар дээрээ авч байхыг хараад намгион маш их шоконд ордог. Намгион хувцас солиод гараад ирэхийн хооронд нь нөгөө сувилагч нь цэвэрлэгээ хийсэн өвчтний хувцсыг салцсан сууж байгааг хараад намгионы бодол нь өөрчлөгддөг. Тэгээд удаагүй байж байтал гаднаас профессор нь орж ирдэг. Тэр профессордоо өвчтний тариаг нь сольсон талаар хэлэх бөгөөд профессор нь намгионоос нэг зүйл асуухад нь намгион хариулж чадахгүй байхад нь сувилагч нь араас нь хэлж түүнд тусалдаг. Ингээд намгион сувилагчийн талаар бодож байсан бодол нь өөрчлөгдөж түүнтэй сүүлийн үед муухай харсаж байсандаа дотроо гэмшиж байгаа харагддаг. Саби цаасан дээр профессорын бичсэн зүйлийг дуурайлгаад бичээ сууж байтал гаднаас ОИОН орж ирдэг. Тэгээд тэр ОИОН өнөөдөр профессор үдээс хойш болтол нь өөрөд нь репортыг явуулаарай гэсэнгээд хэлж байтал ОИОН би аль хэдийн явуулсан гэж хэлдэг. Яг үнэндээ ОИОН Сабигийн өөртөө зориулж бичсэн зүйлийг унгааж байхыг хараад өнгөрсөн байдаг. Тэгээд тэр мэдсэн боловч мдээгүй юм шиг царай гаргахаар шийдсэн байдаг. Учир нь тэр төрүүлж уурлагаасаа илүүтэйгээр Саби яагаад ийм үйлдэл гаргах болсон бэ гэдгийг ойлгохоор шийдсэн байжээ. Тэгснээ ОИОН өнөөдөр профессороосоо абортонд орох даалгавар авсан. Ганцаараа орохоос айж байна. Сабиг өөртөө туслаач гэж түүнээс тусламж хүсдэг. Аборт хийж эхэлдэг. Профессор болон ОИОН хоёр ургийг гаргаж авна. Профессор нь ургийг ОИОН өгөөд задлан хийгээд түүнд өгж байгаагаар харагддаг. ОИОН зүрхэн цохилж байгаа хүүхдийг хараад айсан ч гэсэн Саби дээр авчирж өгдөг. Ингээд Саби ОИОН хоёр бяцхан урагтай салах ёс хийгээд задлан хийж байгаагаар кино гардаг. Орой болж профессор нөгөө ихтээр очоод түүнийг тайтгаруулж байгаагаар үйл явдал үргэлжилдэг. Үзэгдэл Чэйл рүү солигдсон байлаа. Чэйл нэгэн өвчтнөөсөө амттай кек аваад сувилагч нартай хувааж идэж байгаагаар гардаг. Харин гаднаас намгион кофе авч орж ирсэн бөгөөд сувилагч нарт өгж байгаагаар үйл явдал өрнөдөг. Намгион өөрийнхөө гаргасан муухай занд нэлээд гэмшиж байгаа бодолтойгоор харагддаг. Энэ орой намгион Чэйл хоёр шөнийн ээлжтэй юм байна. Тэгээд Чэйл намгион тандан хамтдаа хоол идэхийг зөвшөөрүүлээд маш их баярлдаг. Үзэгдэл солигдож ОИОН болон Саби хоёр хувцас сольж байлаа. Гэтэл гаднаас намгион Чэйл хоёр орж ирээд дөрүүлээ хоол идэ бид хоёр хоол идэхээр боллоо гэж нөгөө хоёроос гуйдаг. Тэгээд Саби ч гэсэн хоол идэхийг зөвшөөрнө. Харин ОИОН эргэлзэж байснаа хамтдаа хоол идэхээр болдог. Тэгээ манай дөрөв анх удаага хоол идэхээр болоод маш их баярлаж байгаагаар киноны үйл явдал дуустав. Харин төгсгөлд нь манай сувилагч маш ад жаргалтайгаар ажиллаа хийж байгаагаар гардаг. За ингээд киноныхоо 4-р ангитай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Суугаад дэмжиж лайк, subscribe маш их дараарай. Баяртай.